нийгэмд шударга ёсыг төр тогтоон, төрд шударга ёсыг ард түмэн тогтоон. Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллага. Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагаас болон хохирогчдын холбооноос хамтран ээлжид хэвлэлийн баг хурлаар зарлалаа. Хууль зүйн сайд Тэмүүжинтэй халдсан мэтгэлцээний зохион байгуулж, хуулийн салбарын шинжилгээний бодлогын алдаатай бодит амьдралаас хит хөндөй, хууль цагдаагийн байгууллагын хүчийг илтэд сулруулж байгаа талаар болон 20,000 гаруй иргэдийн гарын үсгтээ санал хүсэлтийг хүргүүлэх талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хүргэлээ. Иргэдийн шударга шүүх хохирогчдын холбоо ээлжид мэдээлэл тавьж хийж байна. Бидний өнөөдөр хийж байгаа мэдээлэл энэ хууль зүйн салбарын шинжилгээтэй холбоотой, ялангуяа хууль зүйн сайд Тэмүүжинтэй холбоотой асуудлаар бид мэдээлэл хийсэн. За та бүхэн мэдж байгаа иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллага хохирогчдын холбоо бол хууль зүйн сайд Тэмүүжинг огцруулах баасгүй гишүүний санаачлалыг бид дэмжиж байгаагаа илэрхийлж байна. За нөгөө талаас хууль зүйн сайд Тэмүүжин маань өнөөдөр энэ албанд тэнцэхгүй хүн гэдэг нь бол маш олон нөхцөлөдлүүдээр тогтоогдож байна. Үнэхээр Монгол улсад шударга ёсыг тогтоон хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгш байна гэсэн зарчим энэ арчилсан засгийн үед бол үнэхээр алдагдж байгаа. Та бүхэн өнгөрсөн 7 хоногт болсон бидний 4-р өдөр Сүхбаатарын талбай дээр улсын хурлын гишүүн Тэмүүжинг яагаад огцрох ёстой вэ гэдэг шалтгаануудыг олон нийтэд мэдээлсэн мэдээллийг тарах ажил зохион байгуулсан ордны гадаа. Тэгэхэд бол бид нар дээр цагдаагийн байгууллагын ирээд мэдүүлэг байцаалт аваад баг гинт тэр хийсэн юм шиг бид нарыг барьж дүүрэг дээр аваачиж ингэж мэдүүлэг тайлбар авсан. Гэтэл дүүргээс бол бид нар Тэмүүжинг эсэргүүцсэн аливаа юмд зөвшөөрлөхгүй гэсэн ийм байр суурьтай. Гэтэл дараа нь телевиз хараа сууж хат бол Тэмүүжинг дэмжсэн хүмүүс бол Сүхбаатарын талбай дээр үйл ажиллагаа зохион байгуулалт явуулж байгаа жишээтэй. Тэгэхээр нөгөө шударгаас хууль шүүхийн өмнө тэгш байх зарчим үнэхээр алга болсон байна. Дээрээс нь биднийг ордны гадаа очиод тэр төрийн тусгай хамгаалалтын хууль тогтоомж зөрчний төлөө тайлбар авч байгаа цагтаа бидний хууль хяналтын байгууллага Тэмүүжин сайттай холбоотой гэмт хэргийн шинжтэй гаргаж өгсөн мэдээллүүдийг яагаад шалгахгүй байна гэдэг асуудлыг бид өнөөдөр тавьмаар байна. Сэтгүүлч та бүхнийг дамжуулаад хар тамхичтай холбогдсон гэж яриалаа. Улсын маш үнэтэй цайтад тоног төхөөрөмжийг устгасан гэмтээсэн гэж яриалаа. Хүүхдээ хууль бусаар үрчилсэн гэж яриад лээ. Тэгээ энэ бүхнийг бид нар хууль хяналтын байгууллага шалгуулахаар хандсан. Харамсалтай биднийг ямар нэгэн байдлаар энэ мэдээлэл чи үнэн үү зөв үү гэдэг талаар бол мэдүүлэг байцаалт авч байгаа хүн алга байна. За манай төрийн бус байгууллагт мөн Тэмүүжин сайттай холбоотой тендер бодлоосон гэх юм. Ер нь хууль зүйн яамтай холбоотой ямар нэгэн тендерүүдийг бол ингээд Smart Solution гэдэг компанид ямар нэгэн тендергүүгээр ингээд өгөөд байна. Нэг ардчлал гэдэг клубт хамт байдаг хүмүүстэй ингээд давуу байдал олгоод өгөөд байна гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүдийг бол манай төрийн бус байгууллага мэдээлэл ирсэн. Тэгээ энэний дагуу бид нар авилгатай тэмцэх газарт энэ асуудлыг шалгуулахаар хандсан. Өнөөдөр хүртэл бас л ямар нэгэн шалгалт хийж байгаа нь мэдэгдэхгүй. Өөрөлд ломдны тухай хуулийн дагуу биднэрт ямар нэгэн хариу ирээгүй байна. Тийм учраас бид өнөөдөр хэвлэлийн баг хурлаараа Тэмүүжин сайтын асуудлаа бид цаашдаа тууштай тэмцэнэ. Цаашдаа ийм хуулиа зөрчдөг шударга бус байдлыг өөгшүүлдэг ийм хууль зүйн сайттай Монгол улс хизээч шударга усыг тогтоохгүй гэдэг энэ итгэл үнэмшлийг бол бид нар ард түмэнд итгүүлэхийн төлөө бид нар ажилланаа. Цаашдаа бид нар тууштай тэмцэн. За үйлсэглэн зарлал гэдэг асуудал яригдсан байгаа. Энэ бол эцсийн арга. Тэгээ мэдээж үйлсэглэн гэдэг бол өөрөө сөрөг үр дагаврыг маш агуулдаг ийм л зүйл. Гэхдээ үнэхээр өнөөдөр өөрсдөө үйлсэглэн зарлан байж байгуулсан арчлал гэдэг нийгэмдээ дарангуул тогтоох гэж байгаа бол энэ бол эндүүрлээ. Ардчлал гэдэг үгийг хэн нэгэн хүн өмчлөхгүй. Ардчлал гэдэг зүйлийг хэн нэгэн хүн өөрийнхөө нэр төр болгож ашиглахыг бид нар хориглоно. Тэмүүжин сайд өөрөө ганцаархнаа энэ гэмт хэрэгтэй тэмцэгчдэг шударга ёсыг тогтоочдөг ийм баатар биш ээ. Энэ ард түмний дунд байгаа бас төөрөгдлийг бид нар бас та бүхнийг бас зөв ойлгуулаач. Энэ яг л нэг шинжилэл хийх гэсэн чинь саад болох гэдэг. Бид нар чинь 2006-7 оноос хойш ингээд
хууль шүүхийн байгууллагын алдаатай үйл ажиллагааны эсрэг тэмцсэн хүмүүс одоо өнөөдөр шинжилгээний эсрэггүй болж хуурах гэдэг шүү. Ийм одоо улс төрчин увайгүй ийм хууль зүйн салбарын ийм инх замбраагүй ийм үйл ажиллагаа байж болохгүй гэдгийг бид нар хатуу хэлмээр байна. За тэгээ өнөөдөр бас бидэнтэй хамт хэвлэлийн урал бидэнтэй нэгдэж байгаа хохирчдын холбооны тэргүүн оюун цэцэг та бүхэнд мэдээлэл. Сүүлийн үеийн байдал ялангуяа ерөнхийлөгчийн ярилцлагууд дээр нь хууль зүйн яамны сайдын өөрийнх нь ярилцлага энэ бүгдийг хараад сууж байхад ер нь манай монголчин ямар замаар явж байгаа юм бэ? Арчилсан шударга ёсны замаар явж байгаа нь үгүй бол дүр эсгсэн арчилтаа орно уу? Үнэхээр дүр эсгсэн арчилтаа орно гэдэг өнөөдөр сүүлийн хэдэн хоног баталж байна. Дүр эсгсэн арчил бол коммунист дипломасийн илүү хортой хамгийн хэцүү ийм байдалтай байгаа гэдгийг ерөөсөө нодон жилийн тэр нэг арчлын юугаар хэлсэн шүү дээ нэрт тэмцэгч. Тэгээд ерөнхийлөгч нь Тэмүүжин сайдыг өмөрч байна. Үндэ бол ард түмний хүүхдийг яагаад халагчлаад байна? Мөн хоёрын тэргүүтээ иргэдийн асуудал дээд зэгтээ хөрөөд л бас нэг акц хийсэн шүү дээ. Тэрэн дээр бол ерөнхийлөгч бол нэг үг дуураагүй. 24 жилийн ял гэдэг шиг арслан нийгэм өнөөдөр ямар аимшигтай ялж байсан тодорхой байна шүү дээ. Тэгээд хууль зүйн яамны сайд нь өнөөдөр 2 сая 700 мянган хүнээс онцолж Батялалтай бол уулзах шаардлагагүй гэж үзэж байгаа. Тэгсэн мөртлөө хар тамхитай холбоотой насан туршаагүй дээр нь эрүүгийн элементтэй бол бүр чиглэл өгөөд бодлогын газрын даргатаа чиглэл өгөөд өмгөөлөгч томилж байгаа. Энийг юу гэж ойлгох вэ? Шударга ёс байна уу? Өнөөдөр хууль зүйн яамны сайд өнөөдөр ёс зүйн хэр хэмжээнд байж байгаа нь энэгээр харагдаж байна. Хохирчдын холбоо буюу олон мянган хүний асуудал дээр бол уулздаггүй. Та нар санаж байгаа төрийн засгийн газрын үед бол Нямд оржийн эсрэг бол асар ихээр одоо чуулган болгон дээр бол үг хэлдэг байсан Тэмүүжин сайд. 7 сарын 1-ний асуудлыг цэцлэхийн тулд хэмжээний ажил хийн гэсэн амлалттайгаар Тэмүүжин сайд бууны сум хүртэл үзүүлээд байсан. Одоо бол тэр цагдаагийн асуудал тухайн үед юу болоод өнгөрсөн бүх юм мартагдчихад байна шүү дээ. Тэгэхээр Тэмүүжин сайдын ёс суртахууны алдаа бол зөвхөн алдаа биш. Энэ хувь хүний асуудал биш. Хууль зүйн яамны сайд хүн ёс суртахууны энэ том алдаа гаргах эрхгүй. Элбэгдорч ерөнхийлөгч өнөөдөр ард түмнээ алгачилж хэний нөмрөд ард түмдэг аль нэг хэрэгтэй үед хэрэг болох ерөнхийлөгч гэж гарч ирсэн хүн шүү дээ. Тэгээд ард түмний хүүхэд өнөөдөр тодорхой хэмжээний асар их 20 хэдэн жилийн ял авчаад байхад нэг удаа өрөвдөж дуграагүй юм. Тэгээд дөрөвд өдрийн одоо чуулганы байдлыг бид нар бол өнцгөөс анзаарч байна. Баас хөө гишүүний тавьж байгаа асуудлыг бол бид нар бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Хууль шүүх нь өнөөдөр ийм замбраагүй байдалтай. Дээр нь хууль зүйн салбарын сайд нь өнөөдөр ийм ёс суртахуунтай байгаа нь өсөлт өнөөдөр хуулийн шинжилгээ хийх бид нар итгэхгүй байна. Дээр нэмэт хэлэхэд бид нар энэ хохирчдын холбоо иргэдийн шударга шүүх төрөөс байгуулах энийг дэмжигч олон мянган иргэд юу хүсэж байгааг гэвэл одоо энэ иргэдийн шударга шүүх төрөөс байгуулахын тэргүүн Батялалт Тэмүүжин сайдыг хэрвээ энэ хийгээд байгаа хууль зүйн салбарт хийгээд байгаа шинжилэл чинь бас арай нэг өөр замаар хөрсөнд буухгүй шинжилж арай бишээ удаад байна. Тэгээ энэ талаар мэтгэлцээ хамтдаа ярилцъя, зүг буруугаа ярилцъя. Магадгүй би буруугаар болоод байгаа гэж магадгүй. Тэр мэтгэлцээгээ 40 олон удаа урилга хүсэлт өгöd хахад тагч их дугаа аваад байдаг. Тэгээд нэг удаа хариу өгөхдөө Монголын 2 сая 700 мянган иргэнийг төлөөлж ганцхан Батялалт уулзах бай гэж хэлсэн байна. Тэгээд ямар болохоор эрүүгийн элемент толчихсан тэр хүүхэдтэй өдөр шөнөгүй уулзаад дээрээс нь бүр энэ бол албан тушаалд уруулж ашиглаж байгаа юм хэлбэр ш. Бодлогын газрын даргатаа чиглэл үүрэг өгөөд хөнгөлөгч олж өгöd үүрэг өгөө явж байгаа гэдэг.
Энэ өөрөө ингэж ярьж байгаа Монгол улсын ерөнхийлөгч нь хэлж байгаа тэр 200 мянган орн дарга төдөн дарж хэлж байгаа бүгдийг ингээд бүгдийг анхаарал хандуулаад үзэх юм бол хуулийн сайд Тэмүүжин ёс зүйн болон ажил мэргэжлийн ажилтнуудын даваа юунд бол алдаа гаргасан байна. Гэдгээр нь тодорхой болчиход хат чинь өнөөдөр Монголын ард түмнээс өөрчлөлт буучих тийм хэмжээний тийм ёс суртахуун тийм хүн даалгал байгаа шүү. Өнөөдөр хуулийн сайд хүн ямар улс төрөөс хараад бус, ямар нэгэн намаас хараад бус зөвхөн иргэдийн эрх ашиг үйлчлдэг тийм байгууллага байх хэрэгтэй. Тийм хүн яагаад тийм хинч бай, ер нь Тэмүүжинч бай, өөр хинч ийм ёс зүйн болон ажил мэргэжлийн алдаа гаргах хэрэггүй. Тэгээд тэрийг нь болохоор залуу хүн алдаад биз ажил хийх гэж алдаад биз. Тэгээд алдаа залруулж болдог гэсэн юм яриад ах юм. Хууль зүйн сайд нь ийм асар том энэ садар самуунтай тэмцэх ёстой. Хар тамхитай тэмцэх ёстой. Тэр хууль бусаар мөнгө олдог авилах хэл ахвал хэн бүх юмтай тэмцдэг бүх бодлогыг хэрэгжүүлж явах ёстой газрын тэргүүлж яваа, ахалж яваа хүн яад өнөөдөр яг энэ бүхэнтэй орооцолдог, ийм хил аманд орооцолдог яваад байгаа. Энийгээ төлөө яад Монголын ард түмнээс бууж чадахгүй. Тэгээ өөрийнх нь хийгээд байгаа ажил чинь буруу юм хийгээд байна, зөв буруугаа ярилцгээд байгаа хүнтэй ярилцж чаддгүй тийм усар дарэ. Тэгээ өөрийгөө хамгаалуулаад энэ Монголын ард түмнийг 2-3 хэсэгт хуваагаад зарим нэг нь эсэргүүцэж чинь гэж байгаа. Зарим нь болохоор лайк энэ сонгуулийн сурталчилгаа юм. Ингээд лайк яасан хуруутай юм ингээд хүүхдүүд тэрүүгээр чагсаагаад ингээд явуулж яадаг. Тэгээ бид нарт болох тэр үгээ хэлэх эрх олддоггүй. Өөрийн дэмжиж байгаа хүмүүс болохоор талбайгаар дүүрэн байж хахад хинч очиж зөв буруу та нарын зөвшөөрөл авсан уу асуудгүй яа тийм ялгуур үзэлтэй аваад байдیں۔ Үнэхээр хууль зүйн сайд муу юм бол энэ шинжилэл чинь үнэхээр зүйтэй юм хийж байгаа гэж үзээд байгаа юм бол чинь нэг л биш санагдаад байна гэдэг байгаа хүмүүстэй яагаад мэтгэлцээ зөв буруугаа ярилцаж болохгүй гэж. Заавал хүмүүсийг аргыг баруулаад бүр эцсийн арга хэмжээ одоо үлсэглэн зарлах гэдэг юм, чагсаал цуглаа хийх гэдэг юм уу, тэмцэл хийх хэмжээнд хүрчээж заавал нэг чихэн зөвлөрч гэдэг юм. Яасан хатуучтай, яасан дүрлийн хүмүүс энэ төр засаг чинь гараад ирсэн байт юм. Арчсан төр засаг. Арчсан. За. За ер нь за сая бол зүгээр манай төрийн сургуулиуд бол манайх бол 6 минут дэмжих гаруй гişүүтэй шүү дээ. Ер нь бол зүгээр бид ингээд сая гаруй үсэг цуглуулсан энэ мэтгэлцээнийг дэмжиж байгаа иргэд байна уу гэдэг. Тэгээ бид нар бол 20 орчим мянган гаруй үсэг цуглуулад байна. Тий. Одоо бид нар энийг одоо хөдөө орон нутгад хүртэл манай нөгөө гişүүд дэмжигчд бас гаруй үсэг цуглуулах ажиллаж болж байгаа. Тэгээ энийг бид нар Тэмүүжин сайдаа авч өгнө. Тэгээ нэг хүн хүсээгүй олон хүн хүсэж байгаа юм тийм ээ. Бит хоёрын энэ мэтгэлцээ гэдэг байгаа зүйл бол зөвхөн хоёр хүний хэн одоо чадaltaй мэдлэгтэй гэдэг юм маргаан биш. Энэ бол олон хүний хувь заяа амь амьдралтай холбоотой асуудал байхгүй. Одоо энэ хууль зүйн салбарын шинжилэл гэдэг мэд холио мантаа утгаад би одоо 2012 оны 12 сараас хойш 5 удаа урилга өгöd байгаа. Энэ урилга өгж ийн гэдэг маань бол энэ тэр үед л би энэ Тэмүүжин сайдын хийгээд байгаа ажил бодлого нь бол буруу болчлоо гэдгийг бол би бол олж харсан юм байна. Тэгээ одоо өнөөдөр ингээд сүр бүр дагаврууд нь бол харагдаад эхэлсэн. За үйлсгэлэн зарлал гэдэг үед бол үйлсгэлэн зарлнаа. Үнэхээр шаардлагатай бол үйлсгэлэн зарлна. Шаардлагатай бол одоо тэгээд нэг буу шийднээр бариул барина. Одоо энийг одоо нэг нуугаад авах юм алгаш. Бид нар өнөөдөр ер нь Монголдо сайхан амьдрах хүсэлтэй байгаа шүү дээ. Биднийг өргөл бариад яваад орохлоор энэ дарга байна уу, энэ гуйлахчин байна уу гэж ялгаж харьцдаггүй хуулийн ажилчдыг бид нар хүсэж шин. Өнөөдөр яваад орохлоор тэг би тодорхой жишээн дээр ярьж байна. Бид нар нэг очиод нэг лоожин бариад ордны гадаад жагсахлаа болохгүй гэдэг байхгүй. Та нар болохгүй гэдэг. Тэгтэл офшор бүсэд сая доллар хадгалчаад 3 найзтайгаа энэ мөнгийг мартсан байлаа гэж хилээ сууж байгаа үндэслэгүй хөрөнгөчсөн тэр авилгах байгаа болохоор өнөөдөр шалахгүй ордон суулгаад байгаа байхгүй. Тэр төрийн ордон чинь өнөөдөр хулгайч ордонд тийм оромж биш шүү дээ. Тэгээ энэ хууль хяналтын байгууллага энэ дээр л өнөөдөр
Үнэхээр шалгах ёстойгоо шалгаад тэр нэг Чингис хааны хийсэн үг байгаа шүү дээ. Та бүхэн улсын дээд жүг рүү ороод харах юм бол байгаа. Шийдэх ёстойгоо шийдэг, одоо гисгэх ёстойг гисэг тийм, өхүүлэх ёстойг өхүүл гэсэн юм утга байдаг. Тэгэхээр өнөөдөр юу вэ гэхлээр өөх ёстой хүмүүс нь баг одоо энэ төрийн ордонд сууж байгаа. Чингисийн үед бол одоо аль хэдийн завчулсан байх ёстой хүмүүс өнөөдөр тэр төрийн ордонд гадаад дотоодынхонтой хойволдоод сууж штеп үүндээ. Тэгээ энэ одоо Тэмүүжин сайдын тэр сайн нэг ил тод байдлын гэрээ гэд хилцээр гэж та бүхэн мэдж байгаа. Америкийн нэгдсэн улсын одоо улстай байгуулсан хилцээр Монгол улс одоо ямар нэгэн хууль тогтоомж төсөлд санаачилсан бол авиж танилцуулна гэх утгатай. Энэ одоо юу болоод байгаа? Монгол улс чинь тусгаар тогтносон улс юм уу биш юм уу? Бид нар тэмцэхгүй ч гэсэн дараагийн үе дахиад тэмцэнэ. Одоо бид нар үг хэлээ ойлцож чадахгүй бол Монгол улсад нөгөө нэг улс орнууд байдаг шиг тэр Украин шиг асуудал үүсхийг үгүйс гаргагүй болчиход байна шүү. Мөнгөгүй чадлагүй байгаа ард түмнийг өнөөдөр талцуулаад зэвсэглэх хэмжээний ийм хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс өнөөдөр үүсчихсэн биш. Дотоодын цэргээ татан буулгачлаа. Энэ яаж вэ? Дотоодын одоо аюулгүй байдлаа тэмцэх хүчээ сулруулчихлаа шүү. Одоо хэдхэн мөнгөтэй Монгол улсыг талцуулаад хооронд нь одоо юу ч болох юм боломж бүрдчихэд байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд бас та бүхэн энэ сэтгүүлч та бүхнээр дамжуулаад Монголын ард түмэндээ өнөөдөр хандаад улсын хурлд байж байгаа тэр их оронч бас их орно гэсэн их хурлын гишүүд байгаа гэдэгт бид итгэж байгаа. Асуудалд амжирхаас өмнө бид нар хэв зүгээрээ асуудлыг шийдэхгүй бол энэ юунд ч хүргэж болзошгүй шүү гэдгийг 7 сарын 1-нд дахиад хэдэн ч удаа давтаж магадгүй байх шүү. Энэ хүнд ашигтай юм бэ? Хүнд ч ашиггүй ш. Гадныхан л ашигтай байх. Тийм учраас их орондоо сайхан амьдрыг гэсэн хүслийн дагуу тэр хуулийн байгууллагын шалгыг гэсэн үнэ шалгацдаг. Хулгай хийсэн хүнээ хулгайч гэдгийг тогтоочдөг. Ийм л өөр ш. Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг өнөөдөр Тэмүүжин сайд бүр байхгүй болгочлоо. Тэгэхээр энэ бидний энэ үгийг одоо арга ядсан үг шүү дээ. Энэ чинь үлсэн шүү, тэмцэн шүү гэдэг ингээд хэлээд байгаа ч юм бол арга ядсан. Эцсийн ардчилч нь өөрөө дүлийн төрийн одоо бүтээл байхгүй юу? Тэр одоо тэр захиргаалтын үегээл 90-ад онд өнөөдөр би одоо хэдхэн хоногийн өмнө ардчилсан холбооны анхны 13 шаардлагыг уншаа сууж илаа. Бид нар яг тэр 13 шаардлагыг тавиад өнөөдөр дахиж жагсаал хийхээр болчиход байгаа байхгүй юу? Нөгөө хүний ирэх хаана? Нөгөө шудрагаас хаана? Нөгөө төрийн ард түмэндээ үйлчлэлтэй байх гэсэн юм хаана? Байхгүй бүр дүлигийн дээд дүлий. Дээрээс нь өнөөдрийн хүмүүс алдахантай болцсон. Тэр социализмын үед хийжсэн тэмцэл хувьсгалыг бодох юм бол тэр үеийн эрх хөрөгчд зайлвал тэр алдах юм байгааг бах. Энэ тэнд нууцсан тийм их хэмжээний хөрөнгө мөнгө байгааг бах. А өнөөдрийн эрх хөрөгчд нарт маш их хэмжээний алдах юмтай болцсон байна. Юм алдахгүй тул бүр юугаач өхөөс уцахгүй хүн алж ич мэдхээр ийм болцсон байна шүү дээ. Тэгэхээр энэ бол маш аюултай нөхцөл байдал үүссэн байна гэдгийг л би бас хэлмээр байна. Одоо цагдаагийн ажилчид ямар ч одоо итгэлгүй болчихлоо шүү дээ. Гудамжинд шаардлага тавих тийм одоо зориггүй болцсон байна. Иргэн хүн хууль зөрчиж яхад очоо шаардлага тавихаас эмээдэг болцсон. Дээрээс нь өнөөдөр мөрдөн байцаагч прокурор шүүгч нар шийдвэр гаргаж чадхаа болцсон. Бие биелүүгээ дамжуулаад байдаг болцсон. Би өнөөдөр одоо 2-3 хэрэг дээр ажиллаж байгаа. Хэрэг шийдэгддэггүй. Нэг болохоор эрүүг хэрэг үүсгэхээс татгалзаад байдаг. Нэг болохоор огт эрүүг хэрэг биш юм дээр эрүүг хэрэг үүсгээд байдаг. Тэгээ прокурор шүүгч цагдаа хоорондоо бие биелүүгээ асуудлаа шилжүүлээд дамжуулаад байдаг. Прокурорын байгууллага өнөөдөр хяналт тавих эрх мэдлээ алдаад одоо эрх мэдлээс даваад бүр шийдвэр гаргаж болж өөрчлөж байгаа шүү. Энийг би одоо анхнаасаа л хэлж байгаа. Прокурор уул нь хяналт тавьдаг байгуул байцаа шийдэх ажиллагаа. Гэтэл өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгдэг этгээд нь болцсон. Тэгээ нэг цагдаагийн байгууллагыг бол үндэ одоо нэг прокурор шүүгчийн нарийн бичиг туслахуучиг болгочлоо шүү. Би даасан шийдвэр гаргах чадваргүй болгочлоо. Энэ өнөөдөр хамгийн том сөрөг үр дагаврыг авчирч шүү. Цагдаа нар дээр яваад очлоо прокурор инг гэсэн гээд ингэ сууж идэг болцсон. Дээрээс ийм даалгавар өгсөн гээд ингэ сууж идэг. Нөгөө би даасан өөрийн дотоод итгэлээрээ шийдвэр гаргадаг ийм чадвараа алдсан байна. Тийм учраас энийг хэлхээс өөр арга байхгүй. Энэ итгэл чадвараа алдсан хуулийн байгууллага яаж нэхлээр нөгөө бодит үннийг тогтоох чадваргүй, нөгөө хохирсон үнийг хамгаалдаг, хүний эрхэн зөрчигдсөн тэр зөрчлийг арилгадаг, энэ үндсэн хуулийн заагдсан үндсэн үүргээ биелүүлэх чадваргүй юм хуулийн хяналтын байгууллага Монголд үүсчлээ гэдгийг шууд хэлмээр. Тэгээ уул нь мэтгэлцэх юм бол Тэмүүжин сайдад би нэг талаасаа боломж өгöd байгаа.
Минийх ийм учраас зүгээд ингээд тайлбарлах юм бол энэ чинь бас болж шít. Гэтэл би бол одоо өнөөдөр шууд хэлмээр Тэмүүжин сайд мэтгэлцгэнүүд би хоёр асуулт асуугаад би хэл үггүй болгоно. Үнэндээ нөгөө нэг боксчд хоорондоо бие нэгэ тэгдэйн гэсэн тийм. Би бол Тэмүүж би баталгаатай би өөртөө итгэлтэй байгаа. Би энэ өнгөрсөн 8-9 жилээр би энэ хууль зүйн салбарт шоронд нь ороод хүртэл тэр яллагдах шүүгд тэр шоронгийн хоригдол нь болоод хүртэл би энэ салбарыг судлалаа шүү. Хүн байсаж үзлээ, өмгөөлж үзлээ, хоригдож үзлээ. Энэ салбарын бүх юмтай би зурлалцсан. Энэ салбарт байгаа юмыг засахын тулд би өөрийнхөө амьдралын 10 жил одоо 10 хэдэн жилийг би зарцуулсан. Энэ чинь амьдралтай байж энэ шинжилэл хийгдэх болохоос ш зүгээр ном уншиж хагаад Америкт ийм байт юм байлаа гэдэг ингээд Америкийн хуулийг хуулж авчираад Монголд одоо хэрэгжилчдэг зүйл огт биш шүү дээ. Тийм учраас би одоо өөрийнхөө нэр төр одоо нэг ялагчих уу яах вэ айхгүй. Яагаад тэгэхээр миний ард маш олон хүний амьдрал хувь заяа. Манай төрийн бас байгуулах чинь шийдвэр гаргадаг байгууллага биш шүү дээ. Тэгсэн мөртлөө бидэрт өдөр болгон 10-20 ийм өргөдөл хомдол ирдэг байхгүй юу? Тэгэхээр энэ ард түмнийхээ төлөө Монгол улсын төлөө одоо би бол тангар өргөсөн хүн, бэлтгэл офицер хүн. Тийм учраас би энэ хэлж ярьж байгаа юмдаа эзэн болно. Хилээгүй үгнийхээ төлөө хариуцлага хүлээж шоронд сууж исэн юм чинь хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээх төлөө надад гомдол болохгүй шүү. Тэгэхээр бол одоо цаашдаа бид нар тэмцэн энэ бол бид нар тоглоогүй маш олон хүний амь амьдралтай холбоотой асуудал ярьж байгаа гэдгийг бас таахан олон нийтэд зөв дамжуулж өгөөсэй гэдгийг хүсэж байна. За Шудраг ёс, тэгш ирэх, үйл ёс хаан байна. Иргэдийн шудраг шүү. Төрийн бас байгууллага.